Нүүдэлчин монголчуудын мал аж ахуй, тэндээс гарах бүтээгдэхүүн бол дахин давтагдашгүй чанартай хүнс, бас хаанч байхгүй соёл уламжлал. Тэгэхээр дэлхийд ганц энэ стандартыг бид л өөрсдөө санаачлан олон улсад таниулах үүрэгтэй. Тиймээс төрийн зүгээс малчдад заавал бодлогын дэмжлэг үзүүлж байж олон улсад танигдах ёстой хэмээн Мие Гомбын энх болд хэлж байлаа. Уламжлалт төшөө дээр нь шинжлэх ухааны үндсэлтэйгээр бас бий болж байгаа ийм арга ажиллагаануудыг бол сайн сурч авч тэгэд өөрсдийн эрхэлж байгаа мал аж ахуйгаас авах үр шимийг илүү их нэмэгдүүлэх ийм арга хэмжээг одоо авч та бүхэн маань ажиллаарай. Төрөөс дэмжлэгтэйгээр энэ асуудалд хандна гэж ийм хууль эрх зүйн орчныг одоо бид нар бий болгоно гэж байгаа юм. Бидэн дээр нэлээд найстай сэтгэл гаргах байх гэж ард түмэн ярьдаг малчин бид боддог. Инх болдгоо энэ сонгуульд нэр дэвшилтээр гараасай гэж би бодож байна. Энэ одоо малчтайг дэмжих асуудлууд сайхан асуудал тавигдсан, хөтлөө тавигдсан байна. Энэнийг одоо би дэмжиж байна. Жилийн дөрвөн улиралд тогтмол орлоготой байхын тулд бага хүүтэй зээлийн тогтолцоо, бүтээгдэхүүн борлуулалтын зөв систем гээд нэр дэвшигч Мие Гомбын энх болдын санаачлагуудыг малчид хэрэгжих боломжтой юм хэмээн дүгнэж байлаа. Малчид хий хоосон ярддаг олон улс төрчийг мэднэ. Харин Мие Гомбын энх болд 2012 онд төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг анхудаа гардан санаачилж байсан нь бидний түнд итгэх шалтгаан юм хэмээн ярьж байлаа.